Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөрийнхөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу, танд өглөөний мэндийг хүргэе. Зарим сонсогчдын маань хувьд сайхан амралт хийсэн амралтын өдөр байгаах. Зарим нь харин үргэлжлүүлэн ажиллаа хийж байгаа хаа тий. Тэгээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөртөө хамт өглөөг эхлүүлж байгаа сонсогч танд баярлалаа. Тэгэхээр улсаас арт өмнө амар гэдэг. Амралт өгөхийг хүсэж байна те. Бурхан ч гэсэн бидэнд амралтыг өгөхийг хүсдэг. Бас биднийг зогсоорой гэдэг те. Сайл авъя зогсолт хийгээрэй гэдэг. Тиймээс бид нэг зүйлийг аягүй сайн ойлгож авах хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэр нь бол юу гэхээр Бурхан хэдийгээр биднэрт тасралтгүй боловч бид сул дорой учраас Бурхан бидний амьдралыг ивэл өрөөлөөр дүүрэн амьдруулахын тулд биднийг заримдаа зогсож, заримдаа итгэлээ яг хаана ямархуу байдалтай байгааг хараасаа гэж бол хүсдэг байгаа. Тиймээс Бурхан биднийг орхичлоо гэдэгт бол санаад байх хэрэггүй. Харин бид нар одоо ямархуу байдалтай байгаа вэ гэдэг дээрээ бид нар их бодох хэрэгтэй. Тийм цаг мөчид. Амралтын өдрийг тийм байдлаар өнгөрүүлэл илүү бас гоё гэж бол бодож байна. Тэглэв яхаа. Тэгээд сайхан бас нэг манай сонсогч маань комментээр бичсэн байсан. За. Нэвтрүүлгийг ингээд маш сонсдог шүү. Хэвтэрд ороод ингээд гэртээ ингээд хэвтэж яхад маш их хань болдгоо. Итгэлээ ингээд сахихад маань тус дэм болдог шүү гэд ингээд хуалцаад бичсэн байсан. Тэрийг харахтаа үнэхээр их талархчихлаа. Тэгээд Бурхан энэ радио хөтөлбөрөөр дамжуулан хүмүүст өөрийнхөө үгийг хэлж тэднийг тэнхрүүлж байгаа нь өөрийгөө хамт байгаагаа мэдрүүлж байгаа нь юутай сайхан байх гэж бодож илаа. Тэгээд итгэлээ сахих гэж үнэхээр чухал шүү дээ. Тэгээд энэ өдөр бас итгэлээ дахин нэг эргэн санацгаая те. Таны итгэл хэр байна вэ? Бурхан биднийг итгэлээр дамжуулан зөвд болгосон бөгөөд бидэнд өөрийнхөө хайртай хүүхдүүд шиг ханддаг юм аа. Өнөөдөр би таныг итгэлийн үндэс суурай эргэн нэг санахыг уриалж байна. Түүнд итгэлээ өгөх үед зөвд болдог гэдгийг санаарай. Танд хайрын гараа дэлгэж таныг хүлээн авч яг байгаагаар нь хайрладаг Бурханд итгэж найдан амьдраарай. Итгэл гэдэг бол бүх зүйл сайхан болж хувирна гэсэн үг биш юм аа. Итгэл бол бүх зүйл яачиж хувирч өөрчлөгдсөн тууштай итгэсээр байх явдал юм шүү. Миний дотор байгаараа би бол чиний эзэн билээ. Ямар ч зовлонгой нэг дунд чамайг хамгаалах болно гэж эзэн хэлж байна. Хизээж битгий агаараа чамайг хамгаалан туслах тул мэгдэх хэрэггүй. Гараас чинь хөтлөх болно гэж эзэн бидэнд энэ өглөө хэлж байна. Энэ цагт эзний өмнө хамтдаа ирж түн далдар магтаалыг өргөцгөөе. Агуу учраас бид нар түүний дотор байх юм бол хизээч мөхгүй, хизээч орхигдохгүй.
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Иохан номын 15 дугаар бүлгийн 4 дугаар ишлэл. Миний дотор байхтун би та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчөр өөрөөсөө жим сургуулж чадахгүй адил. Миний дотор байхгүй бол та нар тийм байх болно гэж. Тэгэхээр энэ ишлэгийг уншихад нэг 10 жилд хийсэн нэг буруу зүйлээ би сонссон байхгүй. За тэр бол юу гэхээр сургуулийн тангимд байдаг нэг цэцгийг би санамсаргуу тасчихжээ. За ер нь нэг тийм ноцтой тасна гэж бодоагүй тэгтэл ер нь бол шогмаар завчаад тасалсан байхгүй. Тийм жоох хүүхдүүд нэг юм үр дүн гинт нэг аймаар байдаг юм хийдэг штэ тий. Тэгэл гүчиш одоо яаж ягаан байган гутал арай ч юм болно гэж бодоагүй болохоор ингээд шокийн байдал. Гэтэ би тэр коридор ганцаар байсан болохоор шууд тасарсан мөчрийг авангуудад нэг чүдэнзийн модыг ингэж нарийнхан болгож суулгангуудаа ингээд өөдөөдөөс нь заагаад ерөөсө тасраагүй юм шиг болгочоод тогтооцсон гэж. Доктор чи яваад гисэн байхгүй. Тэгэл яг тэр үед бол ерөөсө тасраагүй юм шиг санагдсан. Тэгэл би ч бас ингээд асуудлыг шийдчихлээ гэж бодсон. Харин маргааш нь ирэхэд одоо миний буцааж одоо тий нөгөө нэг залгсан хэсэг маань тасарсан хэсэг нь аль хэдийнэ өгчихсэн байсан. Тийм л тий. Тийм. Аль хэдийнэ ингээд өгчихсэн байсан. Тийм болохоор би яг юу гэж ойлгосон бэхээр за тасарсан бол тасарсан л байдаг юм байна гэдгийг бол ойлгож авсан. Буцаагаад яг нийлүүлсэн ч гэсэн тасарчихсан байдаг юм байна. За тэгээ би яг мэдээж том болсныхаа дараа цэцэгчд ингээд буцаагаад залгахтаа яадаг ийдэг вэ гэдгийг бол мэддэг болсон л доо тий. Гэхдээ тухайн үед бол тэгээ тасарсан буцаад зөв залгагдаагүй бол тэгээл өгдөг юм байна гэдгийг л аягүй сайн ойлгож авсан байна. Тиймээс тэрнээс хойш би нөгөө цэцгийг ингээд нэг хүмүүс нэг юм нуглаад яваад идэг штэ тий ингээд мөчр зөчрийг ингээд яагаад гар нүчтэй ингээд нуглаад яваад идэг тий. Би яг тэх болгонд нөгөө цэцэг харагдаад идэг байхгүй. Тэгээд дараад нь би Есүс итгэснийхаа дараа энэ амьд мөчр байх талаар нэг пасторын номлолыг сонсоод тэгээд яг амьд мөчр байх талаар бид над номлогтой энэ Иохан 15 дахь бүлгээс номлож ирсэн л да. Амьд ихтэйгээр ингээд залгаатай харж байгаа ч гэсэн амьд бос мөчрт хавар ерөөсөө ирдэг. Босдонд нь яг нэг модноос л ингээл хамт хардаад байгаа юм нэ. Босдонд нь хавар ирээл те гоё юу нахаа гаргаад ингээд хахад хэрвээ тэр хуурцсан юм уу эсвэл тэр нөгөө модтойгоо холбоосгүй болцсон бол тэгэл хавар ирэхгүй гэж. Тэгээд би энэний дараа Есүс Христ бидэнтэй ямар ариун нандин холбоотой байхыг хүсдэг вэ гэдгийг бол яг бодож эхэлсэн байна. Тэгэхээр Есүст итгэснийхаа дараа бид нарыг ойлгож авах ёстой зүйл нь Христтэй ховчлсан харилцаатай болох. Манай Германы шүүдэр нэвтрүүлгийн бараг 90% нь ховчлсан харилцаатай байхыг бид хоёр та бүхэнд уриалж байгаа. Эзний сүнс ч гэсэн энийг ятгах байгаа. Яг тэгэхээр цуглаан тарах үе байдаг. Цуглаан хаагдах үе байдаг. Пастор өвдөх үе байдаг. Пастор тэр байтугай төрүүлээд мөнхийн улс руу явах үе гэж байдаг. Та нарын урмыг та нарын хамгийн одоо ингээд вау гэжсэн номлогч амьдралдаа алдаа гаргаж унгах үе байдаг тий. Та нарын хамтдаа эзний өмнө зүтгэнэ гэсэн найзууд цагаа олоход ингээд санаа нийлэхгүйгээр ингээд өөрийнхөө замаар явах үе байдаг тий. Энд чи одоо Паул Барнаб хоёр хүртэл хоёр тишээгээ явж исэн бол бид нар бас тех тусмаа бас явах үе байж магадгүй яг барьцаж байгаа юм шиг л дээ. Гэхдээ ер нь тийм үе байдаг. Тэгэхээр ер нь ийм яг ийм холбоотой байж үр жимс гаргана гэдэг яг энэ үгийг бодохдоо би та бүхнийг үнэхээр Есүс Христийг зүрх сэтгэлдээ оруулж түүний бэлэг болгож өөрт чинь бэлэг болгож өгсөн ариун сүнсний тэр одоо та үржил шим мэрэгэн ухаан тийм үү урам зориг тэр хайр тэр бүхнийг дотроосоо мэдэрч би чинь нэрүүл сэтгэл чинь нэрүүл итгэлийн үйлс чинь одоо та зөв шудраг одоо гим зэмгүй байх тийм амьдралаар амьдраач гэж бол хэлмээр. Амьдралын ямар ч хүнд хэцүү нөхцөл байдал та нарт өвөл шиг байсан ч гэсэн та нар өөртөө дотроо Бурхнаа хадгалсаар итгэлээ сагсаар байсан учраас та нарын амьдралын бүхий л хэсгүүдэд хавар ирдэг тийм амьд мөчр байхыг энэ өглөө уриалмаар байгаа байхгүй.
Бид Есүс Христийн дотор байгаа бол Есүс Христийг мэддэг гэж хүмүүсээс хэлдэг хүмүүсээс айгүй өөр байхгүй. Яагаад гэхлээр мэддэг гэж ярьдаг хүмүүс чинь яг дотроо оруулаагүй хүмүүс байдаг байхгүй. Жишээ нэг удаа нэг ихч надтай ингээд нэлээд ингээд маргаж намайг загнуулж явах үедээ юу гэж хэлсэн юм гэхээр хөөе би чамд бүр төрөөчгүй байхад наад Библийг чинь бүр уншаад дуусгасан гэж те. Тэгээ намайг төрснөөс хойш ямар ч гэсэн тэр ихчийг хүн болгонтой л хэрүүл хийгээ яваад байдаг их шиг би мэддэг гэсэн байхгүй. Тэгвэл Есүс Христ түүний дотроос хэдэн удаа гүчи заавал ингэх хэрэг байгаа мó гэж ятгсан болоо. Ариун сүнс хэдэн удаа наад олон муу үгнийхээ оронд наад түнтэй нэг ингээд хэлжээч гэсэн зөв үгийг түүний чихэн шивнсэн болоо. Хан дээр ямар олон жил зөрүүдэлж бурхан дотор нь байдгүй хүн шиг, бурхантай ямар ч холбоогүй хүн шиг, бурханаас юу ч авдгүй хүн шиг амьдарч байгаа юм бэ гэж бол даад нь би бол боддог гэсэн. Хэрвээ та Есүс Христэд итгэж түүний ариун сүнсийг дотроо хүлээж авсан бол ариун сүнсээр дамжуулан таны амьдрал төр хөрснөөс өгөх тэр гайхалтай тэр үржил шимийг тавруулж авсаар байх болно гэж. Тэгэхээр энэ усан үзмийн модны талаар Есүс бол ярьсан байна. Тэгэхээр усан үзмийн мод гэдэг мод маань өөрөө нөгөө нэг айгүй тийм юу мод. Юугүй хүчрэхэг одоо мод бол биш байгаа. Багт ер нь мөлхөө маягийн ургамал мод гинэ. Тийм болохоор заавал бусад моддын одоо юу гэдгийг тусламж хэрэгтэй. Тэгээд бусад ямар нэгэн зүйлсийн одоо түүнийг ингээ газартаа хөвтөөд одоо ялзруулчихгүй тулд түүнийг өргөж өгөх хин нэгэн өөр зүйлсийн одоо тусламж бол хэрэгтэй тийм одоо. Хэрвээ бид усан үзмийн цэцлэгтэр очиод харах юм бол маш их олон ийм тулгуур моднууд дээр усан үзмүүдийг байлгасан байхыг бид нар харах болно. Тэгээд тэр мод бол хичнээн их тусламж авах тусмаа их үр жимстэй их одоо тий олон багц усан үзм гаргадаг юм байна гэдгийг мэдэж байна. Зарим моднууд үндэс доороо бол ингээд маш гүнзгий тий салхишуурга ирсэн ч одоо яахчдгүй. Харин усан үзмийн мод бол ямар гэдэг вэ гэхээр гүйхэн. Гэхдээ усан үзмийн модны үндсийг харахад хайр өрөөр гинэ. Зэрэгэлдээ тарьсан үндснүүд нь хоорондоо газрын дагуур ингээд хэдийгээр гүйхэн байрлаж байгаа боловч явцаар хагаад ингээд хоорондоо ингээд бие биентэйгээ ингээд барьцалдсан байдалтай байдгийм байна. Тийм болохоор харагдж байгаа хэсгээрээч тий далд байгаа хэсгээрээч одоо ийм нэгдмэл байдгаараа холбоотой байдгаараа усан үзмийн мод бол үнэхээр Есүс Христийн одоо энэ холбоотой байх талаар үр жимс оруулахын тулд өөртөө нь холбоотой байх талаар бидний итгэлд уриалсан хамгийн сайн жишээ болох мод гэдгийг эзэн Есүс өөрөө бүтээгчийнхээ хувьд мэдэж байсан учраас татсан байна. Өнөөдөр нэг зүйлийг ингэж бодож байгаа. Хүмүүс биднийг ингэж харахад бид нар нэг тал бид нар бие биендээ хайртай бид нар бие бинийгээ ойлгодог бид нар аягүй сайн хамтрагч бид нар ийм тим гэд ингэж хэлж байгаа боловч зүрх сэтгэлээрээ холбогдоогүй хайраараа холбогдоогүй ойлголцлоороо холбогдоогүй инэрлээрээ холбогдоогүй байвал яах вэ гэж бодож үзэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар миний дотор би та нарын дотор байна гэсэн энэ гоё үгийг яг өнөөдөр зүрх сэтгэлдээ зүгээр нэг юм айгүй гоё юм чимэг гоё зүрдсэн үг шиг шүү дээ. Энэ үнэхээр бодиттой үгчээс өнөөдрөөс та нар энэ амралтын өдөр үүнийг нэг бодож тунгааж нэг бясалгаж ингээд үдэж өөр зүйл одоо нэг хийхгүй мэдээж хийх л баг л та. Гэхдээ хамгийн гол зүйл болох би эзэнтэй ямар байгаа би эзнийг дотор ойлгож түүний надад өгж байгаа тэр шим тижээлийг нь аваад амьдралынхаа хэсгүүд рүү түгээж байна уу гэдгээ бодох хэрэгтэй гэж. Түүнийг хайрлаж, түүний үгийг дагаж, түүнд залбирч, түүнд хүндэтгэл мөргөл өргөж амьдарч байгаа энэ амьдрал бол бид нарыг түүнтэй холбоотой байгааг баталдаг. Зулаандаа яагаад явахгүй байгаа юм бэ гэдэг асуултыг мэдээж одоо пастор хүн болохоор ингээл хүмүүсээс их тавина л да. Тэнгуут зарим хүмүүс бол зүгээр л шууд үннээ хэлдэг. Ойртой миний дотор маш их зүйл болж байгаа. Зарим хүмүүс бол нэг гэдэргээд ингээд тэгдэг те. Тийм үү. За тэгвэл ингээрээ. За тэгээд давтаа болохоор ирээрээ гэдэг ингээд хэлдэг боловч. Одоо бол миний хувьд л үжилдэг юм хэрэг. Эзэн цаг гаргаараа гэж шууд хэлдэг байсан. Залуу байхдаа би бас өөрөө нөгөө залуу бас амьдралын төлөө тэмцэж байгаа учраас ингээд те ойлгож юм байна. Тэгтэл бидний бие ойлгохоос чухал зүйл нь эзэн Есүс биднийг ойлгож байгаа учраас бидэнтэй холбоотой байхыг хүсдэг гэдгийг л ойлгож байгаа шүү дээ. Энэ сургаалыг сонсож байгаа зарим хүмүүстэй тэгээ заавал сүмдэр очиж холбогд юм уу гэж бол зөрүүдлэх гэж хэгжүүлэх гэж оролдож магадгүй юм. Гэтэ нэг зүйлийг хэлгээд эзэн өөрөө тэгэрэй гэсэн шүү.
хатартайгаа хамтаарай гэсэн байна. Бурхны ард түмэнтэй хамтаж, Бурхны ард түмний дунд байж, Бурхны ард түмнээс суралцаж, Бурхны ард түмний нэг хэсэг байж, Бурхны ард түмэнд өгөх зүйлүүдэд өгчтэй, Бурхны ард түмэнтэй хуваалцаж, Бурхны ард түмний Тэнгэрийн хаанчлалын төлөө тэмцхийг тэгээд түүнийг бид нар түүний дотор байх гэж хэлдэг ойлголт гэдгийг энэ цаг мөчид сануулж өгөхийг хүсэж байна. Гэрээсээ ч гэсэн Есүст итгэж болно штэ. Гэртээ ч гэсэн хүндэтгэл мөргөл өргөж болно болдгоо. Гэхдээ дандаа биш. Бид эзэн биднээс харахыг хүсдэг гэж боддог. Эзэн Есүс Христийг хот болгон руу явуулсан. Сайн мэдээний номуудыг уншиж байхаар зарим хотод Есүс очиод ганцхан хүнтэй л уулзаал явсан байдаг тийм. Бид нэр л ганцхан гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл тэр хүн өөрөө Есүстэй холбоотой уулзахыг яг нүүр төрөн тулан уулзахыг те түүнтэй ялцгийг ямар их хүсэж тэмүүлсэн тэр хүсэл тэмүүлэн зүгээр л нэг хотын те Есүс нэг энэ тэрүүгээр яваад байгаа гэсэн манай хотоор нэг ороод гарчаасаа те гэж боддог бодлоос хамаагүй гүнзгий байсан учраас тэр хүн лөө Есүс алхаж очсон байгаа байхгүй. Тэр олон мянган хүнийг дагуулад тэр хүнээс болоод Есүс тийшээ явсан гэсэн үг болж. Тэгэхээр өнөөдөр таны гэрт очихгүй байхын аргагүй, таныг очиж ивэхгүй байхын аргагүй, танд үржил шимтэй, танд одоо хүч чадал, мэрэгэн ухаан, таны амьдралд үр жимс өгөхгүй байхын аргагүй тийм хата холбоосоор та эзэн Есүсийг өөрийнхөө амьдрал, өөрийнхөө сэтгэлд ураач гэж хэлмээр. Тиймээс нэг зүйлийг ойлгож аваарай. Та хүн болгон Христтэй холбоотой гэж хуурдаг гаднах авьяас чадвар төр төрхөөс илүүгээр зүрх сэтгэл доторх хайрын дамжуултыг нь илүү дуурайгаарай гэж хэлмээр. Тэгвэл танаас илүү үр жимс гарна. Дахин асууя. Хүмүүсийг харж байхад Христ таныг харж ханддаг нь ойлгомжтой юм байж. Харин хүмүүсийг одоо сонсож байгаад таны амнаас та Христийн үгийг уншдаг учраас амнаас чинь үг гарч одоо юу гэдгийг таныг эсэх гэдгийг бас баталдаг юм байж. Харин таны зүрх сэтгэл чинь ч гэсэн тэ ямар ч амьдралын хүндэгцэн үед те нөхцөл байдлаас үл шалтгаалan эзэн намайг хайрладаг. Тиймээс би эзнийг хайрлах ёстой гэсэн тийм зүрх сэтгэл, тийм ариун нандин холбоос байдгүй гэдгийг энэ өглөө тавараасаа асуугаарай. Тэглэхгүй яах вэ? Тэгээ сонсогч та яг дотроо үгийг тунгаан бодоорой. Та бол мөчөр тэгээд яг гол үндэс болсон те их модтойгоо та холбогдсон байна уу гэдэг юм бодоод нэг үзээрэй. Бид нэр тасарсан мөчрүүд те бүтэн сайнтал нөгөө нэг модтойгоо ингээ холбогдчиход босод үеүүдэд тасарсан мөчр мэд те тусдаа ингээд яваад байгаа юм биш үү те. Тэгэхээр бүх цаг үед модтойгоо холбогдож үржил шимтэй, үр жимстэй тэр мөчр байх нь хамгаас чухал шүү гэдгийг та бодоорой. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирцгээе. Есүс Христ болохоор Амен. Миний бимээ бас түнтэй үхээд амьсан
아멘. миний дотор амьдрагч. Далайн давлгаа шиг уулымдаг хүн сэтгэлээр миний зүрх сэтгэлийг тайвшруулж эзэн. Миний хаан, миний бамбай, миний хоригдох газар болсон эзэн. Бүх халдвар магтаалан байх болтугай. Бүгдээ дахин миний дотор амьдрагч. Миний дотор амьдрагч. 예수스 그리스도 Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Иохан номын 15 дугаар бүлгийн 4-р ишлэлээс суралцлаа. Миний дотор байгтун, би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчөр өөрөөсөө жимс сургуулж чадахгүй адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно гэдэг ишлэлээс өнөөдөр бид нэр суралцлаа. Энд онцлох үг бол дотор байх гэх үг. Христ дотор байх гэдэг нь түүнтэй цаг үргэлжид байнгын харилцаатай байна гэсэн утгатай. Бид өдөр тутам ариусгах ёстой байдаг. Бид түүний дотор байхын тулд түүнтэй байнгын харилцаанд байхын тулд гимших хэрэгтэй. Түүн дотор байхын тулд бид бас түүний тушаалуудыг сахих ёстой юм шүү гэдгийг та санаарай. Тэгээд энд бас манай нэг сонсогч маань гэсэн байна. Хүн хэдий ухаантай ч хэлхээс нааш цаас хэдий нэмгэнч чичлэхээс нааш цордоггүй гэдэг үг санаанд орж байна. Тийм шүү, бурхан хаанч байдаг ах дүүс минь ээ, таны зөв хаанч байгаа. Гэхдээ эзний өдрийг ариунаар сахиарай. Ахан дүүстэйгээ халуун дотноор уулз. Бурханы үгийг аваарай. Илүү үнцэнтэй гэсэн байна. Амен, амен. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирцгээе. Тэгээд залбирах цагийг гаргацгаая.
уулзцгаая. Орчлын ертөнцийн бүтээсэн эзэн минь таны дотор байхын тулд таныг дотроо байлгахын тулд энэ амьдралынхаа өдрүүдийг хойштын бүхий л өдрүүдэд хичээж амьдрахыг хүсэж байна. Та бидний дотор боршигч өөрийн ариун сүнсээр дамжуулан та бидэнд өөрийгөө илүү их ойлгуулж та биднэр юу хийхийг хүсэж байгааг илүү тодорхой хэлж өгөөч гэж тансахгүй байна. Бидний амьдрал та биднийг аварсан цагаас хойш таних болсон. Тийм болохоор та өөрийнхөө хүүхдүүдэд бидний эргэн тойронд байгаа хүмүүст биднэр дамжуулж юу хийж тэднийг бас өөрийнхөө дотор авахын тулд бид нэр юу хийхийг хүсэж байгаагаа бидэнд хэлж өгөөрэй. Хизээч би ганцаараа үр жимстэй амьдарч чадахгүй, би нэгэнтэй холбоотой байх ёстой. Би хэрвээ тантай холбоотой болсон бол таны холбоотой байхыг хүсэж байгаа хүмүүсийг таны хайраар хайрлаж чань руу ойртуулах ёстой. Тийм болохоор үгийг чинь дагаж, залбирч, танд мөргөж, таны хайрлах ухааныг танаас суралцахад туслаач. Есүс, таны гайхалтай нэрээр Тэнгэрт оршигч бидний хайрлагч Бурхан эцэгт залбирэн хуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай маргааш эргээд энэ цагт олццгаая. Эзэн зүрхийг чинь Бурханы хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.